Сайн байцгаана уу? Бүлгүүн толгойд сургуулиас 5 хүн зориулж жолооны дадлагын хичээлийг өнөөдөр сувл хичээл явуулж байна. Өнөөдрийн хичээлээр 45-аас тохих үйлдэл хийж үзүүлнэ. За хажуугийн зогсоол байрлуулах гэдэг нь хашлахын шахал зогсон хоёр машины хоорондох үйлдэлийг хэлнэ. Тусгаалan засанд ороомын талбайд хажуугийн зогсоолыг гүйцэтгэхдээ машины оронд шонгуудаар байрлуулсан байна. Хажуугийн зогсоолыг дороомын талбай дээр гүйцэтгэхдээ баруун талын толинд харж баруун хоошоо ухраад за энэ үзүүрийн шонг хойд цонхны гурвалжийн хэсгээр хараа зогсно. Энэ нь болохоор машины чойд гүбэр хажуу зэгсэж байгаа машинтай зэгсэж зогссон гэж ойлгож болно. Ийм байдлаас машины өрүүлийн үрдийг баруун тал руу хандлт дараад тэгээд хойшоо ухарна. Хязгаарлах шонгуудыг харна. Хязгаарлагч шонгуудаар баримжаа аваад за ингээд энэ дөрвөн шонг харсан үзүүрийн шонг толин зүүн талын толинд харснаар энэ одоо хойноогоо машины цаатлын дохионыг гэрлэж ойлгож болно. Ингэж харсан тохиолдолд өрүүлээд игшлээд хойшоо чигээрээ ухарна. Чигээрээ ухраад за энэ хамгийн үзүүрийн шон нь болохоор урд машины хойд гүпэр гэж ойлгож болно. Хажуугнасаа зогсож байгаа машины урдлын хойд гүпэр нь энэ өөрийн чинь машины урд гүпрээс хэр хэмжээтэй багцааг авч өрүүлийн хүрдийг зүүн тал руу хандлтарч ухарна. За ингээд зүүн тал руу хандлт дараад ухрахад хажуу талын хязгаарлагч шон машины хоорондын зай хоёр дэгшимтэй болсон тохиолдолд та хажуугийн зогсоолд бүрэн гүйцэд орсон гэж ойлгож болно. За өнөөдрийн хичээлийг өндөрлөө. Та бүхэнд баярлалаа.